Улаачлаа яах вэ? Тэр ингээ хамт бичлэг хийн гэдгийг та саналыг та хүлээж авах хэрэггүйс гэдэг байна. Сайн байцгаана уу? Айстокс Сакин. Айстокс Рубин. 2024 оны хамгийн. За, шууд эхлэе. За бид хоёр болохоор хоёр категорид хуваагаад хамгийн хүн гэж 5 юм шалгаруулна. Хамгийн хэрэгэлсэн бүтээгдэхүүн зүйлс. Тийм. Амьгүй зүйлс юм уу? Тийм тхэн. Тийм шалгаруулна. Хамгийн ихний категори бол хамгийн шилдэг инфлюенсер. Миний хамгийн шилдэг инфлюенсер бол энэ байна. Тийштэй нэр. Аюка буяа ихч хамгийн шилдэг инфлюенсер. За. Тэгээ 2023-24 оны ер нь бол үзэхээр аим гоё шүү дээ. Аим гоё нэг л үздэг. За миний хувьд болохоор шилдэг инфлюенсер ном. За. Яагаад тэгэхээр нөгөө нэг ингээд юмыг шүүмжилдэг, буруу талаас нь шүүмжилдэг инфлюенсер байдаггүй шүү дээ. Гой сахны салонд орсноо. За манайхан тавч хүн бол муухайсэн шүү. Аяган юм байсан. Намайг тэдэн цаг хүлээл гисэн гэд. Тэр нь зүг байсан, тэр нь буруу байсан гэж шууд хэлдэг үү? Тийм. Яг хумсаа бол яг гайгүй будсан. Гэтэ тэгж хүлээл гисэн гэд. Тэр яг шинэлэг санагдсан надад айгу. Тийм ээ. Хамгийн шилдэг фан контент бүтээгч. За би хэлэх үү. За. Оны ширээ анхууш. Миний хойс анхууш. Тийм. Анхууш баяр үргье. Бид хоёрын үед оны шилдэг болсноо баяр үргэж өнтер. Надад сэтгэлээ хэлэх үү би? Сэтгэлээ хэлчих үгсэн үү? Тэгэж. Анхуушаа. Сэтгэлээ хэлье. За. Надад анхны амар кринж санагддаг байхгүй юу? Юм үзэхээр. Тэгээд сүлд бол ингээд яалтчих юм. Кринж. Гэхдээ зарим юм бол кринж. Гэхдээ ингээд амар хөвгөлтэй санагддаг болсон шин. Гимгүү кринж юм. Тий. Гимгүү кринж нь чааш ер нь ингээд хөвгөлтэй тэгээд гой өөрөө нэг юм гой жүжиглж мүжиглээд тэнэгтэй амар арестич юм шиг сүлдээ санагдаад. Зарим нэг жүжигчдээс яг мэрэгжлийн жүжигчдээс ч лаг ингээд яваад байгаа юм шиг. Би болохоор анхуушиг бүрээ тэгэж амар бол мэдэхгүй юм байна. Тэг би ердөөсөө ой ямар гоё бичлэг вэ, ямар тэнэг бичлэг вэ гэж ердөөс бодож үзэхгүй зүгээр тархин унтраагаал ингээл. Тийм. Тэгэж үзэл тэгээ яаж ингээд нэг гэнэт ингээд яг юм онцож унтах гэсэн. Хамгийн шилдэг хос. За хамгийн шилдэг хос наачж байгаа хэцүү юм чи ихлэд хэлдэ. Би ганаа хонгороо 2. Тийм би болохоор бас Аюка буяагч хэлье гэж бодсон байхгүй юу? Яг юм нөхөртөөгөө тэр хоёр бол бүр амар гоё хос штэ. Үнэхээр гоё хос. Гэхдээ нааша цаашаа хоёрыг хэллээ би. За. Хин Аби Баби 2, Жанлав, Мантха 2. Тийм тэр хоёроос хүүхдтэй болсон 24, 25 онд баяр үргээ. Хамгийн шилдэг. Хөөхөн тэр хоёр. Хөөхөн энергитайсан баяр үргээ аваад ирсэн. Надад ганаа хонгороо 2-ыг харахаар мэдгүй нэг л тийм хөөх харагддаг. Царайлаг 2 хос шүү дээ. Тэгээ хүүхдэнчний хөөхөн ер нь л айгу хөөх хос. Гоё хос. Би явлаа. Ингээ ердөөсөө муухай энерги юм худлаад жүжиглсэн юм мэдэгддэггүй. Тийм. Ойн аригцээс хамгийн хөөхөн охин. Чи. Би олоогүй чи яхаас олоогүй. Бид хоёрын хувьд хамгийн хөөхөн 2024 онд хөөхөн санагдсан охин. 123. За, 123. Тийм. Яа гэхдээ зал жаргалаа би хөөхөн дээр сонгомооргүй байсан заяа. Зал жаргал чим хөөхөн биш юм. Секси. Тийм секси аураатай айгу секси юм баггүй юу? Гэтэ ойлонд нөгөө секси гэдэг категори байхгүй болохоор би энэ дээр сонгочлаа хараа л та. Пооз мод. Надад болохоор ихэр сувд хөөрхөн санагдсан. Ингээд ихэр сувд ер нь бүх юм л аяга хөөрхөн санагдаад тийм. Ингээ аашин, тэгээ царайн. Жохон бахад нөгөө нэг юугаар авьяаслаг монголчуудаар хараад царайг тэггүй лээ. Царайг амар хөөрхөн гэд бодцсон. Тэгэл өнөө суудсан байсан. Тэгэл одоо яг том болоод яг нэг юм эмхтэй болцсон шүү дээ. Тэгээ хөөрхөн. Тэгээ ааш зан бас өөрийг нь бүр хөөрхөн харагдуулдаг. Санагддаг ш надаа. Тийм байна. Баярлалаа. Natural beauty. За хамгийн гоё ютубер Red Burger sorry. За 123 гэж зэрэг хэлэх юм уу? За 123 мөрий хэлмэг ах.
Айр сонголт юм уу? Тийм ээ, найр сонголт. Тийм. Хоёр итүг. 24 оны угаасаа хамгийн шилдэг бол ялчгүй мөнх цэлмэг ах юм байлээ. Би ер нь сүүлд мэдсэн заяа. Ер нь 24 он дуусч хахад би тэр үнийг мэдсэн. Тэгээд YouTube-ээр мэдээгүй зурагтаар бичлэгүүдийг үзэж агаад тэгээд ямар гоё бичлэг хийд юм бэ гээ. Тэгээд сүүлд YouTube-ийг дагсан. Тэгээд сая YouTube-ийг орохсон ч YouTube байхгүй болчих. Тэгээд ямар ч мөнх цэлмэг ах бол номер 1 шүү. Гэтэ Red Burger бас ер нь номер 1-тэй хэвээр байгаа шүү. За үзэлцээ. Аалцсан. Red Burger. Аалцсан. Миний болохоор бүрий бичлэгнүүдээ бүр амар чанартай байт юм билээ. Бүр ингээд сэтгэл гаргаж яг контент бүтээгч гэдэг нь мэдээ. Тэгэд би яг сүүл нэг ном ярьсан бичлэгийг ингээд анхудаа сонсч үзсэн чинь ямар ч тэнэг хүн ойлгохоор ердөөсөө уйдахааргүй амар гоё тайлбарлалт юм билээ. Тэгэд ийм ютубер байх гоё юм байна гэж бодсон. Тийм бүрий гоё бүрийн бүх юмнууд нь ийм чанартай юм билээ. Тэгээд ер нь үдчихэмээр юм билээ. Тийм гэж бодсон. Тэгээ гоё мэдлэгтэй болохоор Тийм. Өөр санагддаг шүү дээ. Тийм ер нь бүрийг бүр амар ингээд донтож үздэггүй маа гэд хүн болгон сардаа ядаж нэг удаа нэг бичлэг үзчихвэл жоохон ч гэсэн толгоондоо юм иж авахаа гэж бодсон. Тийм. Хэрэгтэй мэдээлэл өгдөг тий. Одоо ер нь гэхдээ хэрэгтэй юм өгдөг ютуберүүд гоё болчихжээ. Өөс нөгөө тархиа унтраагаад үзэх юмнууд айгүй их болцсон болохоор тэрний хажуугаар яг хэрэгтэй мэдээлэл өгдөг ютуберүүд ч юм уу контент хийдэг хүмүүс өөрийгөө сайжруулах, толгойгоороо ч тэгээд ер нь юм араа жоохон сайжруулах юм. Хамгийн гоё артист. За. Мисэм гэж бодож байна. 24 онд. Ууса 24 он миний хувьд ч зүгээр миний мэдлэгээр ингээд нүг одоо энэ нөгөө дууны зах зээл жоохон ингээд нөгөө уналттай байгаа юм санагдахгүй артистуудын зах. Бандебогийн үед ч юм болохоор яг ингээд амар олон артистууд гарч ирээл ер нь ингээд амар ингэжсэн шүү дээ. Бүр ингээд авалцчихсан бүр ингээд 168 дуун тийм урлан Монгол хөгжихийн төлөө ирээл дуунууд тийм урлан гэсэн. Их баг маань их. Тийм урлаг Монгол биш миний хамар гуншсан болоод байсан. Урлаг Монгол хөгжихийн төлөө эднэр гээд ер нь ингээд амар ингэжсэн заяа бүр. Тэгж жагаад ер нь бүгдээрээ ингээд гээд байх болцоосон шүү дээ. Тэгээд Мисэмиг гэж одоо дагс 24 онд нөгөө тоглолт Монголтой хийж мийгээл аягүй их уран бүтээл гаргасан болохоор тэг бас гоё юмхтэй гэж боддог болохоор тэг бас дейтик гэж бодсон. Шинэ гарч ирж байгаа. Тэг гоё хөөрхөн дуунууд хийдэг авьяастай шүү. Ихэр сувдын нөгөө Хатрия гэд гинжинтэй юу яаж хийсэн, гинжин миссэн хоёртой коллаб хийсэн фит хийсэн дунд гоё хийсэн. Би тэрийг бол нэлээд сонссон. Тэг ихэр сувд илүү олон дуу хийхийн төлөө хийгээсэй. Тэг ихэр сувд дээр нь одоо ингээд дуунуудынхаа нэг хэсгүүд ингээд инстаграм дээр барьцлаад байдаг шүү дээ. Тэр хэсгүүд нь амар гоё байдаг. Хамгийн шилдэг скинкер бүтээгдэхүүн брэнд биш. Надад торидоны уруулан гөлөгч. Тийм. Яагаад гэвэл гэж. Яагаад гэвэл ус уухгүй байсан ч гэсэн чиний уруулыг хатаахгүй. Оо, тийм үү. Торидоч тахгүй. Торидо тийм ингээд нүг угаасаа хагарч магараад ингээд яачдаг штэ. Хэцүү болчдөг тэрэнгүүд түрхээд унтгууд өглөөс ирээ зүг болчдөг. Аймаа сонио. За надад болохоор доктор Алтиягийн тосон цэвэрлэгч биш ээ. Бом. Яг юм тосон биш юм юу тань. Тэр нь болохоор яагаад гоё юм бэ гэхлээр миний сормоосны буддаг усны хамгаалттай тэрийг бүр амар хурдан задлж яаж өгдөг. Би яг сормоосны будган дээр тосон цэвэрлэгчээрээ ажиглажтэй. Тэгээ тэрийг хэрэглээд хүүе ямар хурдан хайлуулдаг юм бэ. Надад нөгөөнийг тэр тосон цэвэрлэгч болохоор жоохон юу санагдсан амар юм өтгөн тэгээд гаранд ингээд амар зуралдаад идэв санагдсан. Тэг би нэг чимгэлдээс нэг юм тосон цэвэрлэгч авч ясахгүй тэр нэг цэнхэр юуны хөлөө. За зургийг харуулчих заяа. Товиган. Тийм товиган л тэрний тосон цэвэрлэгч бүр амар гоёс. Ингээ шууд ингээл хайлал юм шинг юм шиг болчдөг. Гэтэ ингээ урсдаггүй тэр бол амар гоёс. Хамгийн гоё мейкап. Миний хувьд бол угаасаа хамгийн чухал мейкапны бүтээгдэхүүн бол сормоосны будаг заяа. Тэгээд хамгийн гоё сормоосны будаг гэх юм бол Sky High юм байна. Одоогоор. Би болохоор бас сормоосны будаг бичсэн. Энэ болохоор Wake Make-ийн сормоосны будаг ага Монгол зарагтаа болцсон. Амар гоё сормоосны будаг. Гэтэ арилахад жоохон хэцүү. Усны хамгаалалт болохоор ямар ч амар дэрвэлгэн тэг өртгөн болгодоггүй. Зүгээр ингээ уртцгаа дэрвэлэг. Хамгийн Ой, дуусаагүй би. за. Stop it. Get some help. Дахиад нэг байна. Тэр нүг Fui гэдэг брендийн одоо би ингэ төрсөн байгаа плаш заяа. Ийм нөгөө bounce хийдэг. Тэр амар гоё. Тэр урууландаа төрхөж болдог, гацарандаа төрхөж болдог. Тэр гоё юм лээ. Надад бас Амисын нэрээ ягаан өнгөтэй
Fusion гоёга. За бас our class юу амар гоё юм бэл шүү дээ. Concealer хамгийн гоё дуу. Жишээл 2024 оны хамгийн гоё Монгол дуу гэх юм бол нөгөө Miss Simi би чамаг нарийн өнөөдөр гэдэг заяа. За. Хамгийн гоё гадаад дуу гэх юм бол Aespa Whiplash дандаа Whiplash тэгжсэн бас Birds of a Feather we should stick together гэдэг. За. Монгол дүүнэр тэр л байгаа юм уу? Тэгээ бас нөгөө Twin Pearly хаттер яа гэдэг дуу. Надад бол байдгүй. Би нөгөө дуу сонсоогүй жоохон явагдсан. Тэгээ би сонсдог дуу бишээ. Дуу сонсоогүй удцсан бишээ. Дуу сонсохороо дандаа юм дээр үеийн дуунууд сонсдог болсон. Ер нь бол Бүх цаг үеийн шилдэг шүү дээ. Зүгээр л 2024 оны. харин тийм Монгол дуу байдгүй. Sorry. Minute Brain-ий угаасаа хаасаагүй явж байгаа амар viral амар тренд болсон тэр дуу л. Өнөрхний хайр мичээс дөө. Өнөрхний хайр юм. Бичээ. Бишээ. Ямар дуу л нөгөө дуу нь? Сол манчаа. Соомонтр. Яадаг үлээ тэр чи гол доо. Сансантай хүрсэн Сансандаа хүрсэн сүнс минь тавиа. Гэдэг бол тэр дуу гэж хэлээ да. Тэр ч уусаа хаасайг явж байгаа болохоор ингэ нүг яг чихэн дараа яг амьдрал угаасаа тийм дуутай юм шиг. Амьдралын бэкграунд шиг болцсон шүү дээ тэр 24 онд. K-pop дуу ямар дуу? Whiplash шүү дээ. Aespa шүү дээ. Whiplash. Тий. Би ч бүр үсээд Каринаг дөрөг. Хамгийн гой хоолны газар. За. За зэрэг хэлэх байхаа. 1 2 3 Сура. Сура бидхэрийг спонсорлно гэж байх уу? Сурагийн acid бүрээ гоо. Бид хоёр ингэдэг байхгүй юу? Спонсортой бол биш те. Тэгээ нэг рандом нэг сураа руу ороод солонгос хоолны газар заяа. Та хэд мэдэхгүй бол. Тэгээд ороод тэгээд ер нь дуртай болсон. Тэгээд дараа нь бид хоёр Рандом гэж эхлээд тойр орсон байсан. Тэгээд чи дамайг дагуулж ирсэн байхгүй сураа орж үзье. Тэгээд бид хоёр сүүлд нөгөө нэг ийм явсан шилтaalсан. Жохон тэнэгч гисэн таад явах. Үнэн байж байгаа. Би 10,000 тайж агаад цослог бүртгүүлээд тэгээд 3,000 тайж үлдлээ. Тэгээд Ruby 9,000 төгрөгтэй за нийлээд ингээ 12,000 төгрөгтэй бид хоёр сураа руу 95,000 97,000 төгрөгийн хоол идэх гээд орж суугаад Бас ундаа. тэгээд ямар нэгэн ажлын цалин ортол гарахгүй гэж. Зэрэгтэй. Гэхдээ та бас бити буруугаар ойлгохоор битэрийн хатгаламжийн даасан. Хадгалмын нас нь байгаа л нөгөө үрж болох данс гэж бид хоёр тустай байдаг. Тэгээд тэр дансанд бол ингээд нийлээд 212-тэй. Тэгээ ингээд хоол авч суучаад тэгээд гисэн чинь яг заа гарах уу гэж дансаарсан цалин орсон байхгүй юу? 2-3 газрын цалин. Тий, ингээд зэрэг ингээд олон газрын цалин орсон. Тэгээд бид хоёр тэрнээс хойш сураа орохоор цалин ордог гэсэн. Тэгээ одоо ингээд ямар нэгэн газрын цалин ингээд орж морохгүй удаадах юм бол бид хоёр ингээд сураа ороод суучдаг. Хоолны газар. За хамгийн гоё хувцсны брэнд. Хоёрын зэрэг хэлэх үнийг зэрэг хэлэхдэггүй юм болоо бас. Надад бол заяа ийм хоёр байгаа. Нэг нь болохоор миний хувцсыг авч өмсдөг гоё брэнд. Нөгөөд нь болохоор хувцсыг амсаж үзэж байгаа. What? Bro, what are you talking about, man? За. Гоё брэнд. За, надад болохоор би зүгээр юм хамтардаг газруудаас сайн хэлье гэж бодсон. Уусаал тэр нүн байнгын өмсдөг болохоор За эхнийхээ бол хамт хэлэх үү? за 1 2 3 Bad Dickies. Bad Dickies. Тийм шүү. Dickies Bad Blood хоёр юм байна л да. Одоо өмсөн Dickies үү? Үгүй. Энд чинь Dickies үү? Үгүй. Хаана Dickies чинь тэгээд Dickies. Нөгөөт нь болохоор юу? Би Tom Brown гэдэг брэнд надад амар гоё санагдсан. Тэгээд Miu Miu. Тэгээ Miu гоё. Miu Miu-гийн цүнхэн бүр Монгол брэндүүдээс ч хэлдэг мэдгүй Монгол брэнд. За юу л юм шиг байна да. Одоо бас хамгийн ордоо jewelry брэнд. Монгол брэнд байгаа штэ. Юу? Blur. Тий. Blur. Тийш нэг Blur юм шүү дээ. Тийм Blur татвар утасны брэнд Blur. За яг сонгоё заяа. Dickies, Bad Blood, Blur, ордоо. За юу яа? Dickies Bad Blood хоёроо сонгочоо. Тэгээд Монгол брэндээ бас сонгох үзэл. За Dickies Bad Blood хоёроос сонгоё. За Dickies Bad Blood Pandora 3-аас сонгоё. За. Одоо дүүрэн Pandora ш. За Тийм шүү дээ. За иж бодоцгоё. Dickies Bad Blood Pandora. За
Ямар хэрэгцээ сонголт вэ? За бид хоёрын 24 онд хамтарч ажилласан. Тэгээд өөртөө бас хэрэгэлдэг хамгийн шилдэг Хоёлын хамгийн оцсон амар яах чинь. Зинзэрээ бичиж харуулж. Зураг тааш. Гүн чи бүр давхарлаад бичсэн. За 5 6 7 8. юу гэж чинь? За. Тэгээ За байдлаад. Байд хөөдөг нь. бад болоод би болохоор Пандорыг сонгоцсон шалтгаан нь ямар ч хувц өмссөн ийм одоо гоёл чимлэлэм бүгж юу яадаг хувцыг аутфитийг нь амар чимж өгдөг зүгээр basic юм топ ямар ч өнгөгүй цулгуу юм топ моп өмсчил амар чимж өгдөг. Гэхдээ яг хувцсандаа бол байдлаад тий. За одоо хоёулаа одоо гадаад брэндээс сонгох гэсэн Монгол брэндээс сонгоогүй шүү дээ. Одоо Монгол брэндээс сонгоч. Ордо, Оюут, Fleur 3 аль нь вэ? за 5 6 7 8. Харин. За яалтчулдээ тий. Хамаг хүндэтгэлийн арга хэмжээний хувц үздэг тий. хамаг гоёл гангарааны хувц. За. За сүүлийнх хамгийн сүүлийнх биш. Сүүлээс арт. Хамгийн гоё хамтарч ажилласан газар. За 5 6 7 8. харъя. Юу вэ? Тийм ш. Би яаж мартчихлаа? Яа, oh my gosh. Тийм ээ. Digi Travel-ийн ачаар Акиб хоёр Анхны аяллаа, хамтын аяллаа гэсэн амар гоё дурсамж бүтээсэн. Тэгээ зүгээр нэг юм рандом хүнтэй биш юм хамгийн сайн найзтайгаа ингээд аялах болов. Тэгснэ амар юм тухтай байсан. тийм тухтай гоё боломжийг нэр олгосон. Тийм ээ. Наа ч мөр ингээ амьдралын амар чухал юу юм. Яаж ямар хэцүү бичсэн бэ? амар томоогоо биччихсэн байхгүй гэсэн чи би житрээ дуусна л болсон. За би житрээ байвал яг боломжийн үнээр тэ маш олон үзүр үйлчлэгийг харуулж чаддаг. Тэг тийм одоо аав ээж мэжийг аялуулах гэж. Тэгээд бас дөнгөж анх удаа аялж үзэж байгаа хүмүүс системтэй зөвлөж байна гоё. Хамгийн нэр яалтчгүй байна. Хамгийн амьдралын бүр хизээч мартахгүй хамгийн чухал дурсамжийг чи өгсөн газар юм байна шүү дээ нэрээ. Яг би нүунийг OKF гэж хэлсэн болохоор миний ер нь бүх цаг хугацаанд цааш юм бэ. Арай худлах чинь. Яг амар тухтай ажиллаж чадсан газар, яг юм амар ойлголцдог, надад мэдээлэл амар сайн өгдөг. Тэгээ би дараа нь бас өөрийнхөө талаас ингээ ярахад урдаас нүунийг ердөөс ингээд идэггүй яг гоё харилцаа ойлголцож ингэж яадаг. Win-win ажиллаж чадсан газар болохоор би нэрээ OKF гэж хэлсэн. Тэгээ нөр урт хугацаанд ажиллажсэн болохоор надад болохоор бас Shopee байгаа, Nature Republic байгаа. Яг гүйлгэжсэн чи нэрээ Digi Travel байгаа штэ гэж сая. Тэг дөнгөж сая сонлоо би. Тийм ээ. Тэгээс хамтарч ажилласан гоё газрууд гэх юм бол зөндөө юу нэг штэ. Shopee-гээ охин яг Shopee байгууллагатай юм уу эсвэл тэр охин юм уу те тэр менежер охин нь бол амар хөөрхөн сэтгэлээрээ болохоор амар гоё ажилласан. Тухтай ажилласан хурдан шуурхай. Тэг айгүй хурдан шуурхай. Энэ бичлэгийн найзын гэнэ за ингээс хариу өгöd хийх бла 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 гэх амар манай чингүү мас байгаа штэ. Надад л сэрүүний чингүү. Сэрүүнтэйгээ их зурлалцсан та. Хамгийн сүүлийн шилдэг бүтээгдэхүүн бол 123 сараа. Бид хоёрын 2024 оны хамгийн сайн найз гэсэн үг тийм. Тэг энэ бол гэхдээ эмэгтэйчүүдэд хамааралтай юм. Тэг эрэгтэйчүүдэд бол хамааралгүй. Тэг хамааралтай л да ер нь бол үзэж байвал их нэртэй найз охиндоо ч юм уу те ээжтэй эсвэл охиндоо гоё ингэ авч өгвөл сонирхолтой шүү. Cum laude lab-ийн эмзэг эрхтний арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энийг бол би байнга хэрэглэдэг. Энэ хөөсөн цэвэрлэгч пребиотиктэй хөөсөн цэвэрлэгч байгаа. Энэ болохоор тос тийм чийгшүүлэх цайруулах тос байгаа. Тэгээд ганцхан юм тос савн гэхээс гадна эмэгтэйчүүд арчилгааны бүр амар олон бүтээгдэхүүн байдаг. Спрей, савн, чийгшүүлэгч, лаа өөрөө ядуулээ. Ямар ч нэлээд олон юм байгаа. Тэгээ бас ганцхан одоо эмэгтэй арчилгаа гэлтэхгүйгээр нөхөр нь Cum laude-ийн луприкантыг бас авч олноо. Соёлтой хосоодыг хэрэглэх гэж байгаа шүү. Тийм. Тэгээ Cum laude ч гол нь бид хоёр яагаад best of the best гэдгээр шалгаруулж байгаа вэ гэхлээр одоо эмзэг хэсэгт хэрэгэлдэг шүү дээ. Тэгээ эмзэг хэсэг чинь эмзэг гэж байгаа юм чи мэдээж эмзэг л байгаа шүү дээ. Тэгээ тэр хэсэгтээ бол ямар ч үнэртэй, ямар нэгэн химийн одоо нөгөө нэг хүчтэй бодис найрлагатай юм хэрэглэж болохгүй, үнэртэй, өнгөтэй тийм зүйлүүдээс хэрэглэж болохгүй. Тэнгүүд энэ брэнд болохоор одоо лабораторийнхоо дэргэдтэй дандаа нөгөө хүүхдийн эмч, арьсны эмч, эмэгтэйчүүдийн яг эмч нартай ингэж
яг хамтарч судалгаа шинжилгээтэй тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд баярлаа. Тэр хэсэгтээ ерөн зүгээр Facebook-аас нэг зар хараад уг нь гоё гэж нэг юм авч болохгүй юм буцхаа ихтэй баталгаатай шинжилгээтэй тийм газар та юм ингээ хэрэгжилж. Биш тийм газраас юм авч хэрэгжилж байгаарай. Тий. За. Битэрийн 2024 хамгийн амгийнтай хамт байсан баярлаа. Тэгээ жоо 20 орчлоо тий. Тийм. Гэтэ ер нь хамаагүй шүү дээ 25 онд. 25 онд илүү хамгийн гэдгийг бит хоёр илүү томоор Хийнэ. хийхээр Энэ дотор юм байна. Энэ дотор юм байна. Харжий те. өнөөдөр бол зүгээр суугаад ингээд өөрсөндөө таалагддаг, өөрсөндөө дуртай ингээд сэтгэл хүлдээсэн зүйлсээ нэрлэлээ. Дараа нь та хэд бас 25 24 онд өөрсөнд чинь те юу гоё дурсамж үлдээсэн байна, юу ингээд чухал байна гэдгээ гоё бас ингээд нэг бичээд тэмдэглээд гаргаарай. Тэгэх юм бол 25 онд илүү нэг юм за би ийм хүнтэй илүү байвал зүгээр юм байна. Энэ зүйлийг ингээд хэрэглүүл зүгээр юм байна гэдэг мэт чинь те. Тэгээд битэрийн бас категорийн дагуу та нар бас гоё хариулаарай. Санал нийлж ийн үгүй нөө хамгийн хөөрхөн охин залж их юм байсан. Тий хариулаад нэр комментэн дээр бичвэл бас гоё юм тий. Хамгийн шилдэг артист чинь тэр штэ. Яг одоо өсвөр насныхын дунд хоёлаа яг ямар артист ингэж лаг байгааг мэдэхгүй штэ яг үндэ. Харин тий. Хамгийн гоё дуу чинь тий штэ. Юу вэ? Дуу сонсдоггүй юм уу гэл гоё бичиж ороод ирээ. За. Баяртай. Баяртай.